өнөөдөр хоёрдугаар төсөлтийн талаар төлөвлөлт яриад мэдээлсэн энэ хөө мэдээллээс эдийн засгийн төлөв сараас сурвалжлага гэх өдөр шам бүрхээр студид ажиллаж байгаа юм. Монгол Улсын эдийн засгийн түүхэн дааг өндөр өсөлтийг өнгөрсөн жил үзүүлэлээ Катарын дараа 2 дахь өндөр эдийн засгийн өсөлт гэдгээр дэлхийн түүхэнд бичигдээд байгаа. Ялангуяа энэ өндөр өсөлтөд хүн нэмэр оруулж байгаа хойд төслөөр 5 толгой дээрээс нь дэс алтны оюут хогсын төслүүд байгаа. Гэхдээ өндөр хуваар өсөж байгаа хүн оруулалт экспорт, импорт эдийн засгийн өсөлт нь оюутлан оруулж байгаа хүн нэмрийг тусдын салгаж хармаар юм шиг санагдаад байгаа. Тэгэхээр чухал жишээлбэл эдийн засгийн 17 оюутлан хүн нэмэр хэдэн үднээс гадны явж байгаа хөрөнгө оруулалтын хэдийн оюутлан хадгалж хийж байгаа мэдчлэн үзэгчдийн сонирхож байгаа асуултанд бас хариултаа зүйтэй ах гэж байна. За тэгэхээр манай улсын эдийн засгийн өсөлт талаас яг өндрийн байдлаар 17.3% байгаа. За энэ өсөлт бол мэдээж хэрэг дэлхийн дахинд бол харьцангуй өндөр өсөлт гэдэг бол мэргэжлийн банкны хийж байгаа. За тодорхойлох юм бол за бусад хөгжингүй улс орнуудын эдийн өсөлт нь бол өсөлт гэхэд дөнгөж нэг 2-3% өссөн. За манай улсын эдийн засгийн өсөлт бол 17.3% өсчихсэн энэ мэдээлэлтэй гарсан байгаа. За тэгвэл оюут толгой төслийнх нь хийж байгаагаар за тэдний таамагласнаар бол 2020 он гэхэд бол манай улсын эдийн засгийн өсөлтийг 35% хүрнэ гэдгийг бол таамаглаж дэвшүүлсэн бас өндөр сэтгүүлчдэд мэдээлсэн. За энэ өсөлтийн 3/1-ийг бол дотоодын нийтлэлтэн эзэжлэн гэдгийг бол энэ нэр хандлан хийж ирсэн. За тодорхойлох юм бол оюут хөдөлгөөний хөрөнгө хэрэгжиж байгаа олон асуудлуудыг бас хэлсэн. За тодорхойлох юм бол барилгын үе шат өнөөдрийн байдлаар хэдэн үетэй яаж байгаа гэдэг нь яг өнөөдөр оюут хөдөлгөөний хөрөнгө баригдаж байгаа барилгын үе шат бол нийтдээ 85% явж байгаа. За 2010 оны байдлаар бол барилгын үе барилгыг бол 33 параметр барина гэдгийг бол төлөвлөж одоо тогтоож ажиллаж ирсэн. За тэгвэл яг өнөөдрийн байдлаар бол 27 сарын гүйцэтгэх одоо барьсан ийм одоо бас амжилттай ажиллаа гэдэг нь нэмэлт хэлж байна. За тодорхойлох юм бол энэ хүү бас тодорхой хугацааны өмнө бас дуусна. Эхний хэлбэл бол зардлаа хийж байна. Хоёрдугаар нь бол Монголын бол бас энэ устгалыг татан оруулж ирэх бас боломж төгсөл бүрдсэн гэдгийг бол энэ нэр онцлог хийж байгаа. За тэгвэл яг 2011 оны 9 сард бол ил уурхайн үйл ажиллагаа дууссан байгаа. За тэгвэл ил уурхайн үйл ажиллагаа бол энэ оны 8 сарын 15-нд бол ил уурхайн үйл ажиллагаа бол бэлхэн гэдгийг бол мэдэгдэж байна. За тодорхойлох юм бол энэ уурхай өнөөдөр яг одоо бас ашигласан дааснаар өдөрт бараг 100 мянган тонн хөдөр одоо гаргаж авах бүрэн хүчин чадалтай боловсруулахын бүрэн хүчин чадалтай үйлдвэрүүдийг бол энэ нэр онцлог хийж байгаа. За үүний дараа бол 2016-аас 2017 оны хооронд бол даалт уурхайг одоо гаргаж одоо бий болгож бас үйлчлэх одоо бүрэн нөхцөл байдал нь одоо бүрэн үдийг бол хийж байна. За тэгэхээр энэ уурхай одоо бий болсноор даалт уурхайн үйл ажиллагаа одоо хэрэгжиж ирснээр бол өдөртөө нэг одоо 20 мянган тонн одоо хөдөр боловсруулж явах бүрэн боломжтой гэж байгаа. Таашаалах юм бол өдөртөө нэг 85-аас 95 мянган одоо хөдөр боловсруулж явах бүрэн боломжтой. Тийм таа одоо хөдөр боловсруулж явах бүрэн боломжтой гэдэг бол энэ онцлог хийж байгаа. За хэрвээ энэ одоо уурхай хоёулаа ашигласан арах юм бол манай улсын эдийн засгийн өсөлт зогсохгүй манай улсын орлого басч одоо бас нэмэгдэн гэдгийг бол онцлог ярьж ирсэн. За жишээлх юм бол манай улсад одоо хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэн юм ярьж байгаа. За энэ төсөл хөтөлбөр хэрэгжих хүрээнд бол нийтдээ нэг 6 тэрбум одоо доллар одоо шаардлагатай бас одоо хөрөнгө оруулалтын шаардлагатай хөрөнгө оруулалтын хэмжээ. Өнөөдрийн байдлаар бол 3-4 тэрбум доллар бол орж ирсэн юм зүйлтэй явж байгаа юм. За жишээлхэд бол даалт уурхайг одоо яг ашиглалтанд оруулаад даалт уурхайг бий болгоход бол яг 4 тэрбум доллар одоо хөрөнгө оруулалтын шаардлагатай гэдэг бол хийж байгаа. За жишээлбэл энэ төсөл өнөөдрийн хүртэл одоо хэрэгжихтэй бол засгийн гадраас ямар нэгэн өөр зээл ч юм уу тусламж ерөөсөө аваагүй гадаадын хөрөнгө оруулалтын одоо тусламжтай өнөөдрийн хүртэл нэг уурхай за энэ төсөл хэрэгжиж байна гэдэг бол энэ онцлог хийж байсан. За энэ төсөл хөтөлбөр хэрэгжснээр манай улсад бол маш таатай нөхцөл боломж бүрдэж бас манай улсын эдийн засгийн өсөлт нэмэгдэх бол энэ онцлог хийж байсан. Гэхдээ манай улсын эдийн засгийн өсөлт бол жилээс жилд өсөх одоо хандлага өсөх одоо таамгийг бол зөвшөөрж байгаа нь ямар ч гэсэн ингээд оюутлах компани гүйцэтгэх захирлаас яриаг үзсэн төркия. Important to clear up some confusion. Тэгэхээр энэ зүйлийг бид тодруулж одоо тодруулж хэлэх хүсэж байна. Тэр нь болохоор Монголын оюутлах төслийн үйл ажиллагааг ихтэй холбогдуулаад засгийн газар одоо тэр өрн орсон гэдэг чинь өөртөө байгаа гэдэг тийм хүмүүсийн буруу ойлголцоод байна. Яг үүндээ бол оюутлах төслийг эхлэх болон одоо өнөөдрийн хүртэл бүтээн байгуулалтын ажил хийхэд оруулж байгаа бүх хөрөнгө оруулалт нь бол гадны хөрөнгө оруулагчдаас орж ирж байгаа. Тэгээд Монголын засгийн газрын хөдөлгөөр энэ төслийг санхүүжүүлэхэд одоо өөрийн карманаас хэмнэх төлөвлөлт гэх юм ямар ч мөнгө энэ төсөлд оруулаагүй. Тэгэхээр 2013 оны төгсөл гэхэд одоо манай сэнцэн оюутлах төслөөс олж ирж байгаа нийт өмнө урсгал нь бол 1 тэрбум доллартай тэмцэн 2016 онд 2 тэрбум доллар буюу одоо 2002 их найд тийм
400-500 сая Монгол төгрөг. За тэгээ 2021 онд гэхэд бол саяны одоо 2 тэрбум долларын хэмжээр 3 дахин нэмэгдсэн байх болно. 2021 онд гэхэд харин нөгөө талбай хүн оруулалтын хувьд харахад бол энэ ойлгох төслийг одоо үйл ажиллагааны явуулаад тэгээ анхны одоо олборлох хэлшээд худалдаж одоо борлуулалт хийгээд энэ хугацаанд бол нийт 10-аас 11 тэрбум долларын хүн оруулалтыг гадны хөрөнгө оруулагчид хийсэн байх болно. Гэвч нөгөө талдаа бол Монгол Улсын засгийн газар олж иж байгаа одоо нийт мөнгө уршлаг бол 6 тэрбум доллартай тэмцэж байгаа юм. Ойлгох төслийг яг эд ажил хийлгээг байгаа гэсэн үндэсний байгуулалтын ажил явж байгаа. Ер нь одоо энэ хэмжээнд орж ирсэн Монгол улсад орж ирж байгаа мөнгөнд дөв сонирхмоор нь ер нь хичнээн хэмжээний мөнгөнд тэрбум долларыг Монголд оруулж ирнэ гэж төлөвлөж байгаа. Өнөөдөр жишээлбэл тэрнээс хэдийг нь гаргаж ирээд байгаа гэдэг тоо байна. Тэгэхээр яг өнөөдрийн байдлаар бол үйлдвэрлэл нь хараахан ихсэг байгаа. Тодорхойлох нь номерын 15-аас эхлээд ихсэн. Гэхдээ үйлдвэрлэл ихсээгөө бас экспорт ихсээгөө байгаа хэрнээ өнөөдрийн байдлаар бол Монгол Улсын засгийн газар татварт бараг одоо 900 сая одоо төгрөг буюу одоо ойролцоогоор 700 одоо тэрбум гарыг бол улсын төсөлд өгчихсэн энэ нөлөөлөлтэй гарсан байгаа. За тодорхойлох юм бол яг энэ хөл төсөл хөтөлбөрийн хувьд бол мөнгө урсгалаас нь ямар Монгол Улсын засгийн газарт бол нэг 50% гэхэд 55% бол санаагдвал нийж байгаа. За үлдсэн 45% бол гадаадын хөрөнгө оруулалт эзэлж байгаа нөлөөлөлтэй гарсан байгаа юм. Тодорхойлох юм бол манай улсад одоо энэ хөл төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бол засгийн газраас ямар нэгэн байдлаар санхүүжилт байхгүй зөвхөн гадаадын хөрөнгө оруулалт хөрөнгө оруулалтаар татан оруулж байгаа юмнээр амжилт хийж байсан. За ялангуяа 2012 онд бол хөрөнгө оруулалт бол нэг дөнгөж нэг одоо хэдэн төгрөг байсан бол нэг 2016 онд бол 2017 онд гэхэд бол нэг 10 тэрбум доллар байхаар юм төсөөлөл таамаглалыг дэвшүүлээд байгаа юм. Тэгэхээр Монгол Улсын засгийн газрын хувьд нийтдээ 55% бол ойлгох төслөөр дамжуулан Монголд хувийг татаж байгаа. За үүний бараг 34% нь бол орлогын албан татварлаж байгаа. За харин 18% нь бол ашиг настамжлыг ашигласан төлбөр эзэлж байгаа. За харин 15% нь бол нийтийн болон зайлшгүй татвар хураамжч эзэлж байгаа бол 29% нь нэмэлт ашиг үлдсэн 4% нь бол босод гэсэн ийм нөлөөлөлтөд хангаж байгаа юм байна. Үндсэндээ ойлгохын зүгээс хийж байгаа таамаглалуудыг харах юм бол 2020 он гэхэд Монгол Улсын экспорт нь ямар хэмжээ оруулах юм гэсэн яах юм ойлгох төсөлгөөр эдийн засаг яаж хөргөө ойлгох төсөлтөөр яаж хөргөө гэдэг нь даанчлаад гарч ирж байгаа нь анхны тохиолдол гэж харж байгаа. Ялангуяа 2020 онд ойлгох Монгол Улсын нийт экспортын 50% бүрдүүлсэн эдийн засгийн гэхдээ 35% ангаараа бүрдүүлнэ гэж үзэж байгаа юм. За дээрээс нь ойлгох төслийн үед бол эрхтний асуудлаар мэдээжээр усны асуудал тийм үү. Усны асуудлыг юу яаж шийдэж байгаа юм. Тэгэхээр нутгийн үед гол мөрөнд ширэгж хаад энэ том төслийн хүрээнд ашиглагдах ус нь одоо нутгийн ундны настай одоо тавтаад байна гэсэн нэг юм яригадаад байгаа шүү дээ. Тэгэхээр усны хувьд залангайн төслийн хүрээнд ширэгжих одоо олон асуудлууд нь бол ус тархинаа гэдэг юм хүмүүсүүд бол орж байгаа юм л да. Тэгэхээр усны хөдөлгөөний бодлоос тодорхой арга хэмжээнийг аваад өнөөдрийн байдлаараас ямар зүйлүүдээр хэрэгжүүлж болохоор энэ чинь олон ажлуудыг бас тохиом байгуулад байгаа юм байна. Тэгээ ялангуяа усны асуудал төр гэх юм бол яг манай улсын одоо яг тэр одоо бүтээн байгууллагын нийтлэмж байгаа тэр хатруудаар бол ялангуяа ард иргэдийн тамшиг сонсогч юм уу ямар байдлаар бас илүү өөрөөр бүтээмжтэй гэдэг ч юм уу хөө байдлуудыг бол сонсон ажиллаж байгаа гэдэг бол энэ харамсалтай шийдсэн. За ялангуяа оюун толгойн төсөл хөтөлбөр хэрэгжснээр манай улсын эдийн засагт ямар үр нөлөө авч ирэх юм, за хэрэгжээгүй тохиол ямар үр нөлөө авч ирэх юм бэ гэдэг нь бол бас чухал асуудал байгаа юм да. Жишээлх юм бол одоо оюун толгойн төсөл одоо бас төсөлгүйгээр бол 7% өсөх байсан тархицуулахад бол 2013 онд гэхэд бол нийтдээ нэг 17.2% өсөх юм тооцоо гарсан байгаа. За тодорхойлох юм бол оюун толгойн төсөл хэмжээгээ бол зөвхөн 7% өснө гэж байгаа. Хэрэгжсэн тохиолдолд нэг 12% тодорхойлох юм бол бараг 2 дахин хувиар одоо өсөх юм боломж тогтол бүрдэж байна гэдгийг бол хэлж байгаа. За ялангуяа 2020 онд гэхэд бол оюун толгойн нэг хүн намдаг татварын нийт бүтээгдэхүүнийг 1.7 сая төгрөгөөр өсгөн гэж таамагласан байгаа юм. Тэгэхээр өнөөдөр нэг хүн намдаг татварын нийт бүтээгдэхүүний хэмжээ бол 60 гаруй хувиар одоо дүүцсэн гэсэн бол энэгээр амжилт хийж байсан. За ялангуяа 2020 онд бол оюун толгойн төслийн экспортын бараг 70% өссөн гэж байгаа. Оюун толгойн төсөл нь бол 2020 онд бол оюун толгойн төсөлгүй хувьд хамаарах экспортын өртгийн 60%-аар за импортын өртгийг бол 20%-аар өсгөх юм тооцоо гаргасан гэдгийг хэлж байсан. За ялангуяа оюун толгойн төсөл нь орлогод маш их нөлөө үзүүлэх, за үйл явдлыг оюун толгойн төслийн одоо импортын хэрэгсэнд үзүүлэх нөлөө улам бүр нэмсэн гэж байгаа. За оюун толгойн төслийн хүрээнд яригдж байгаа хамгийн том чухал асуудлууд бол мэдээж хэрэг энэ бол даалт бол уурхай гэж байгаа. За даалт уурхай бий болсноор бол мэдээж хэрэг манай улсын орлогыг нэмэгдүүлэх боломж нөхцөл бол нэгж байгаа гэж хэлж байна. Миний сонсноор оюун толгойн төсөл одоо төслийн үйл ажиллагаа явуулж байгаа тэр талбай хасаад 7 км-ийн зайд за
Хүний усан сангаас усаа татж байгаа гэсэн асуудлыг ярьж байна. Зам дээрээс нь засгийн газар эрдүүлэгч хүчний яамд цахилгаан станцаар хүсэлтэй тавьсан байгаа. Тэрийг хүлээж авах юм бол цахилгаан талааны асуудлыг шийднэ гэж ярьж байгаа. Өөрөөр Өмнөгөө аймгийн хувьд ялангуяа Хятадаас цахилгаан хүч авч байгаа энэ тохиолдолд асуудлыг шийдэх боломжтой байна гэсэн байдлаар асуудал ханддаг юм байна. Өдөр тохиолдол нь ойлгоход хэлбэрийн талаар компаниас хийсэн Камерон захирлчхан юу ярьсан ойлгоход Монгол Улсын эдийн засагт ямар үр өгөөж явах ашигтай зүйл нэ гэдэг статистик үзүүлэлтүүдийг эдийн засгийн албанаас төлж саруулж явуулсан юм. Анхаарал хандуулж байгаа баярлалаа хөтөлбөр цааш үргэлжилж байна. Харин өдөр тохиолдол Монголын хөрөнгөний биржийн арилжааны таймыг хүлээн авч үзсэн. Тэгээд та бүхэн маркет апдейтийн шинэ дугаарыг хүргэе. Тэгэхээр энэ хүү дугаартаа бид бүхэн та бүхэн Монголын хөрөнгөний биржийн өнгөрсөн 7 хоногийн арилжааны таймыг хүргэх гэж байна. Тэгэхээр Монголын хөрөнгөний бирж бол өнгөрсөн 5 дугаар сарын 14-өөс